Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинд ч битгий хэлээрэ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань цоо шинэгэн дугаар хүрэхэд бэлэн болчиход байна. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 11-ний лав гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс үндсэн хөтлөгч, орон цагийн үндсэн хөтлөгч Халиука болон найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За мэдээж нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Өмнөх өдрүүдээр бид унтлагын өрөөнийхөө гэрлийг бүдгэрүүлж байгаад насанд хүрэгчдийн түүхүүдийн тухай ярилцсан. Харин зөвхөн 3 дахь өдрүүдэд одоо өнөөдөр унтлагынхаа өрөөнийхөө гэрлийг унтрааж байгаад сонсогчдоос ирсэн баг зэрэг аймаар эвгүй түүхүүдийн тухай ярих юм байна. За сонсогч таач гэсэн аймар эвгүй түүхүүдэд явуулахыг хүсэх юм бол ариун бэлэг @mjlradio.com хаягаар явуулж болох юм шүү. Дахиж хэлье. Ариун бэлэг @mjlradio.com. За эхнийхээ түүхийг хүргье. Тэгээд манайхан лайваар орж ирээ сонсож байгаа бол түүх болгоныхоо одоо түүхээ сайн сонсоод тэгэд өөр дөрөө буулгаж сонсно гэсэн үг шүү дээ. Тэгэд юу гэж бодож чинь ийм тохиолдлууд гарч ирсэн үү? Ер нь түүхтэй одоо энэ ярих гэж байгаа сэдвүүдтэй ойролцоо зүйл тулгарч ирсэн тохиолдож байсан бол бас ингээ хуваалцаад бие биентэйгээ ингээд комментор ороод ирээрэй заяа. За эхний түүх. Ковидын үед болсон явдал юм аа. Би төрөөд 6 сар болж исэн. Манай гэрийнхэн бүгд ковид тусаад манай нөхөр гэрээр эмчилгээ хийлгээд би харин 3 хүүхэдтэйгээ эмнэлэг твцсэн. Нэгэн дүүргийн ковидын хүүхдийн тасгийн хамгийн булангийн өрөөнд 3 хүүхэдтэй нэг өрөөнд ороод 10 хоноо 6 сартаа бага охин бас том охин хоёрыг эмнэлгээс гаргаад би дунд хүүтэйгээ үлдвэ. Охины гарангууд орон дээр нэг хөгшин ихчиг оруулаад гуруулаа боллоо. Өрөөний хаалга онгохоор яг урдаас нэг тийм шилэн хаалгатай жаахан эвгүй дотор нь баах юм хураацсан өрөө байсан. Эвгүүцээд нэг хаалгаа онгойлгодгүй байсан чинь нөгөө шинэ орж ирсэн ихч шүн бөхчин байна гэд хаалгаа нээчихлээ. Бас цон хонхорхой нэвт салхилаад тэр өрөөний яг доор эмнэлгийн морг байсан юм байна лээ. Өглөө болгон лам ном унших, хүмүүс уйлалдах чимээ гардаг байсан. За тэгээд цон хаалга онгорхоо унтваа. Тэгсэн намайг сүнс тараад ёстой амар нөгөө шилэн хантай өрөөнөөс нэг охин гүйж ирээд миний гарнаас татаад тэгсэн 3 сэвлэгч нэх муухай ковидын битүү цагаан хувцастай. Зүйтэй шипризер миний хаасайг хатгаад би бүр дуу гарахгүй тийчлээ сэрч чадахгүй. Сүүлдээ гараараа ороо балбаад л байсан чинь гэр ласаад сэрсэн. Тэгсэн хажуу орныгч чи зүгээр үү? Ороо ямар удаан цохиод исэн бэ? Гэсэн ёстой аймар. Тэгэхэд шөнийн 2-оос 4 цагийн хооронд бүтэн 2 цаг сүмсэн даруулаад сүүлдээ ороо балбаж арай гэж нэг сэржүүлээ. Тэгээд маргааш нь эмнэлгээс гараад нөгөөдөр нь бага охин хатгалгаа аваад буцаад нөгөө энгийн тасаг мөртлөө яг нөгөө өрөөний харалтаа 2 хаалттай хаалганы цаана хөвтөж таарсан. Би ч хайгаад нэг шөнө арай гэж хоноод өөр өрөөнд орсон. Тэгэд эмнэлгээс гарахдаа нилээн сайн давс цацаад гарсан. Яста амар цаг хугацаа байсан шүү. За ийм түүх ирсэн байна. За түүхээ сонссон бол манайхан ороод ирээрээ тэгэд хэрвээ танд яг ийм зүйл тохиолдсон бол яг яах байсан бэ? Эсвэл эмнэлгэр ч юм уу, эмнэлэгт дүүргийн эмнэлэгт одоо улсын эмнэлэгт одоо хаач байсан хэвтчихсэн энтэй төстөө зүйлүүд тулгарч байсан уу? Энэ талаар бас бичих юм бол би комментаас нь уншаад өгнө. Би одохдоо тэгж боддог байхгүй юу? Ер нь бол нэг тийм эмнэлэг өвчтөй зовлонтой хүмүүс олноороо цуглардаг газар
энэ төр газруудаар явахдаа бас нэг жоохон жирэхэд идэх юм. За ялангуяа хөвтөж имжлүүлэх ч юм уу те. Тэгэхээр булангийн өрөөнүүд, арай нэг коридорын үзүүрийн харанхуй өрөө ч юм уу те. Тиймэрхүү газруудаас жоохон гээд одоо цаанаасаа л нэг юм байдаг болов уу гэж боддог ч юм уу. Яг тийм сэтгэл төрөөд идэх цаанаасаа. Тэгэхээр мэдээж одоо янз янзын юм одоо гадаа дотоосоо ч юм уу Монголд ч болж исэн зүйл түүхүүдийн талаар сонсч исэн. Тэгэхээр имлэг твтэж имжлүүлээд ийм зүйлүүд тохиолдсон явдлууд зөндөө байт юм байна лээ. Үнэхээр их байт юм лээ. За. Мэдээж төстөө сэдвүүдийг төстөө түүхүүдийг хүргэхийг хүсэх юм бол ариун bile@mjlradio.com руу явуулахад л болох юм байгаа шүү. За 2 дахь түүх рүү оръё. Манай Эрдэнэтэд амьдарч байсан үе юм аа. 5 дугаар микрт. Тэнд 2 жил зүгээр асуудалгүй л амьдардаг байлаа. Тэгсэн нэг өдөр манад таньдаг нэг ихч булганаас буйны ажилд оролцохоор ирсэн тэр айлдаа юм хийж байгаад ирлээ гэд танад хончхыг гэдэг юм байна. Тэгээд хоноод явсан. Өглөөнд боссон чинь явчихсан байлаа. Үүдний үлгүрт харин өмсөж ирсэн күртгээ үлдээгээд явсан байлаач би ч нэг юм бодсонгүй. Тэгээд л тэр оройн хүүхдүүдээ унтуулад гэрээ цэвэрлжгээд нилээн оройтоод орондоо орсон удалгүй ой горонтой охин маань айсан шинжтэй маш чанга орилж уйлаа сэрдэв. Би ч бас айгаад гэрлээ хасаагаад орны урд коршоконд нь суулгасан шээж усны гинт над руу зүтгэж ирээд л наалдчихсан. Унтуулах гэсэн хөлсөн чихэрсэн амтан хэсэг байж байгаад л унтлаа. Би бүр хайгаад гэрэлтэй унтсан. Маргааш нь нөхөр хот руу ажиллаар явсан байсан. Залгаа тэлтэл гайгүй байхаа л гэж юм. Өдөр бороо ороод гэрээс гарч чаддаггүй. Охин маань тоглож сууж байгаад л эргэж хараад юмнаас зүтгэж байгаа юм шиг гүйж ирээд л болдгоо. Хүүхэд болохоор мартчихсан юм шиг байгаа. Зүгээр тоглоод л явчихна. Тэгж байснаа яв гэл эргэж харж хөөгөөл гүгээд ирэх юм. Ёо, би бүр яг галзуурах гэж шахсан. Харагдаад байгаа юм надад харагчаасаач гэж бодоод. Орой болоод унд холоход би айгаад таньдаг 2 оюутан дүүгээ дуудаад хамт хонохор болов. Бүгд айгаад нэг өрөөндөө хаалгаа хаагаа суучихсан юм ярьж байтал охин минь газар суугаад гутлаараа тоглож байснаа. Гутлаа тэрврээд минийх гэл хин нэгнээс харамлаад иргэдэг юм. Би тэгэд хараад шок. Тэгээд л бүгд айгаад таг нэг өрөөндөө бөөндө гэрэлтэй хонж илээ. Өглөөнд босоод нөгөө хүний үлдээсэн күртгийг эзэн рүү нь яриад та күртгээ мартсан байна гэсэн. Өө яах вэ, дараа авчихъя, эсвэл хайчих уу гэж авдیں۔ Бас дахиад шок. Би тэр күртэг тэр хүнээс угаасаа жоохон сэжгэлсэн болохоор күртгийг нь гаргаад хайчих. Удаагүй нөхөр ирсэн ч би айгаад болтгоо. Орой гэрлээ унтрааж. Гэртээ орой байхад ч хэцүү болоод яг галзуурах нэ. Тэгэхээр нь охиноо аваад сэлэнг рүү ээж рүүгээ явж хит хоноод ирсэн гайг болсон. Сонин санагдсан бас нэг зүйл нь сэлэнг явах вагонд хамт явсан хүмүүс яг ийм сүнсүүдэр ярьж таарад би уг нь энэ талаараа хэлээгүй л дээ. Тэгсэн нэг нь тэр нэг үечлэлтэй гарч ирдэг гэсэн ийм гэсэн тийм гэсэн гэд хэсэг гарч ирээд алга болдог энтер гээл. Тэгээд л би манай сүнсний үеийн таарсан байх та гэж жоохон тайвширч энтер. Дараа нь хүү маань бас 3 нас гарантай байлуу да. Аав ээжихийн дунд хөвтөөд л шулганж байснаа. Хаалга руу харснаа. Сая хин шагаасан бэ гэж автгийн. Ёй. Энэ удаа нөхөр айгаад наасан. Юун хүн гэл асуусан чи хүү. Нэг муухай цагаан хувцастай хүн гэж юм. Би ийм үү гэж зориуд хүнжлийн хөнгийг заасан чинь хүү. Үгүй ийм гэж цагааныг нь заадیں۔ Бас зарс гээл явцсан. Манай нөхөр хүүг айлахгүйгээд сахиусан тэнгэр байхаа. Манайхыг хамгаалдаг сахиусан тэнгэр гэсэн гэл өнгөрлөө. Хит хоногийн дараа хүүгээ цэцэрлэгээс нь аваад л ирж явсан чинь
яг орц руу орохын өмнө энд нэг сахиусан тэнгэр байна гэд юу ч болоогүй юм шиг урд алхаад л орц руу орсон. Ёо тэр байр нэрэл нэг юмтай байсан. Гэхдээ муу юм болоогүй 4 жил амьдраад л нүсэн. Үе үеийнхүү сахиусан тэнгэр харсаар л байсан ч би ч бас нэг айхтар айхаа болчихсон байсан. За ийм захиа ирсэн байна. За ер нь манайханд ийм нэг юм итгэл бишрэл ч юм уу тийм бодол байдгүй. Жохон хүүхдэд болон ингээд амьтдад гэрийн дижээвэр амьтдад ингээд сүнс чөтгөр ч юм уу тий ийм ад зэтгэр харагддаг гэдэгт итгэдэг үү? Би бол айгүй итгэдэг байхгүй. За яагаад итгэдэг вэ гэхээр ер нь бол яг багасаа л одоо имидэр өссөн болохоор ийм байт юм бэлээ, тийм байт юм бэлээ гэдэг ч юм уу тий. Хүүхдэд ингээд харагдахгүй юмнууд бидэнд харагддаггүй, томчуудад нүдэнд харагддаггүй зүйлс харагддаг гэж ярьдаг байсан. За тэр итгэл ингээд өсөхдөө ингээд мэдээж байгаа штэ. Тэгээ сүүлд ингээд ийм зайран үзэж хардаг найзтай болсон чинь одоо ингээд өөр дээр нь очисон хүмүүс ингээд үзүүлж харуулад, уйл дом хийлгээд ингээд гараа явахад бас нэг тиймэрхүү зүйлс ингээд үлдчихдэг юм шиг байна дараа нь. Тэгээд ярьж л байсан л да гэрт нь орохоор халуука найзаа дээр яагав нэг найз нэг бөөллөө гэж яриадсан да. Тэр шүн чинь охин уйлаад чарлаад унтаж амардггүй. Тэгээ найз нь шүн босоод бөөллөө штэ. Тэгжээч нэг юм балаа амиг хөөж гаргаад маргаад гэд яриад заяа. Тэгэхээр ийм юм яах харахгүй далд ертөнцийн зүйл угаасаа байдаг сүнсчтгэрд бол би итгэдэг. Ялангуяа үзэж хардаг юу гэмдэ ард иргэдийн одоо нэг итгэл үнэмшлийг нь олчихсон сайн үзэж хардаг ингээд бөө зайран хүн хүртэл те хүүхэд ороогоод ингээ хүүхэд хараад уйлаад унтдаггүй. Нялх няраанууд таахгүй. Ийм юм болчлоо гэдэг байсан. Тэгэхээр би үнэхээр байдаг юм байна гэж итгэжсэн байхгүй. За түшиг юу би бичсэн байна. Манай байрны хогны бункрийн ханан дээр муухай арга яс зурсан байх юм аа. Хогоо хайх болгондоо цочих юм аа гэд. Тийштэй. Ер нь ингээд орой үчээр ингээ гарах ч юм уу те. Ер нь би бас нэг орой үчээр ганцаараа гарах айгу дургу. Тэгээд нэг ялангуяа хөдөө гадаа яваад нэг хашаатай айлд очдөг ч юм уу аав ээжиндээ очиод ингээ 0 орохтой хүртэл ингээ хайн дагуулж ордог. Хайгаад идэх цаанаасаа. 3 нас хүртлээ хардаг гэсэн гинэ. Сарай онцгт орж. Тийм хүүхэд угаасаа ингээд яг тийм хардаг нүд нь байдаг гинлээ. Тэгэхээр би энэ зүйл дээр бас айгүй итгэлтэй байдаг шүү. За дараагийнхаа түүх рүү оръё. Одоогоос 17 жилийн өмнө болж байсан. Манайх толгоотын орбит гэдэг газар байдаг байлаа. Дүү маань тэр үед няраа байсан. Ээж аав хоёр дүүг салхилуулна гэд гэрээс нэг холгүй хойно байдаг ууланд гарлаа. Би ч яг айлын хүүхдүүдэд тоглоод үлдсэн. Тэр уулыг сүнстэйгэх яриа хүүхдүүдийн дунд их болно. Тэр ууланд 2 гэрийн буйр байдаг. Тэр буйранд буусан айл тогтно гэж байдаггүй байлаа. Тэр өдөр ээж аав хоёр ууланд гарах гээд явхад гадаа яг харанхуй болохоос жаахан өмнө гэгээтэй байсан үе. Харин эрэхтэй сонирн болчихсон иржүүлээ. Тэр шөнөө имээрөө залгаад үзэж хардаг хүн байна уу гэж яриад л байсан. Эмээ учрыг нь асуухад аав маань ууланд гарахтаа цагаан нэмгэн хүртэгтэй гарсан байсан юм байна л та. Тэгэд уулын бэлд очиж бие засна гэд буусан байгаа юм. Харин хэсэг хугацааны дараа аав буусан билийн нөгөө талаас ирж байх юм. Нөгөө гэрийн буйртай газар ээж хараа сууж байсан гин. Гэтэл аав замаасаа алга болчихсон гэсэн. Ээж шоконд ороод сууж байтал аав хаагур буусан яг тэр газараасаа буцаад ирсэн гэж ярьж илээ. Ер нь тэр уул харахад л их эвгүй нуруугаар хүүтэ алгасан уул байсан. За ийм түүх ирсэн байна. Би чинь хөвсгөлийн хүүхэд шүү дээ тийм ээ. За
ерөнхийдөө хөвсгөл нутгийг хүмүүс ярихдаа их онгон дагшин уулан дагшинж гэдэг юм уу, газартаа их лус авдаг ихтэй газар гэж ярьдаг л да. Яг нутагтаад яг тийм болсон явдлуудыг найз нөхдөөсөө сонсон, эсвэл аав ээж ах дүүнрээс их сонсож байсан ч яг ингээд өөр тохиолдсон зүйл байхгүй. Тэгэхэд ээжийн маань яг энэтэй төстөөний зүйл болсон юм. За би тэрийг ярмаар санагдлаа. Ээж аав хоёрын маань нийлдэг хос байлаа. Нэг хос найзууд одоо гэр бүлийн найзууд тийм ээ. Малчин хүмүүс байхгүй юу? Дундаасаа хоёр бас нэг өсвөлүүн насны охтуудтай. Энэ болохоор нэг 7-8 жилийн өмнө болсон зүйл. Охтууд нь тэр үед одоо дунд ангид байсан уу, халах ангид байсан уу тэр хавцаал байсан. Тэгээд яг тэр айл маань зундаа болохоор мөрөнгийнхэн төв рүү ойролцоо хурж ирээд булаг шанттайгаа ойрхон газар ингэж зуншдаг байсан байхгүй юу? Хаяа бид нар аав ээжтэйгээ очдог ингээд идэж уудаг, хөгжиж нааддаг юм л айл байсан. За одоо хөвсгөлөөс хүмүүс сонсож байгаа бол яг би газрыг хэлмээр санагдчихэв. Ягаад гэвэл ихэнх хүмүүс мэдэндээ. Хөвсгөлийн мөрөн хотоос 20 км-ийн зайтай Хядгын аршаан гэж газар бай. Хядгын аршаан гэдэг газар маань болохоор үнэхээр одоо илэг цөс бөөрөнд ч гэх юм уу хүнд аягүй тустай аршаан байдаг учраас зуны цагт ингээд маш олон хүмүүс одоо нутгийнх нь очиж ойртож буурлаад буудлаа майхан савтайгаа очоод ингээд хэд хэдэн хоногоор аршаанаа хүртээд ингээд амардаг газар байхгүй юу? Харин ийм зүйл болсон гинэ. Тэр үед нь би яг гадаадд биш таарлаа. Ээж маань нэг өдөр над руу залгаад. За болохоо байсан цаанч гэд. За юу болсон бэ гэдгсэн чинь. Нөгөө ягаа манай хоёр найз байдаг да. Охин нь галз урчжээ. Одоо ээж аав хоёр нь ингээд үзэж хардаг хүмүүсээр дагуулж явж байна. Би юу болсон яасан гэдгсэн чинь гүйдэлд хариулчихжээ. Хаана ямар гүйдэлд хариулж ба юу болсон ээж аав. Нөх Хядгын гэдэг аршаан чинь тэр хэсэгтээ нэлээн догшин лус савдагтай юм байна. За яг аршаанаасаа баруун урд зүг рүүгээ нэг километр хүрэхгүй газар яг зуншиж биш таарад. Тэгээд охин нь яг өдрийн бүр гэгэн өдөр нартайд гараад ишгээ хараад ирээ гүүг гарсан гинэ. Тэр үед охин нь 6-7 дугаар ангид байсан юм болов. Гүүж гараал удалгүй буцаж орж ирэхдээ зэвхийсэн царайт юм ороод ирсэн гэсэн. Тэгэл ээж аав хоёр нь юу болов яава ийвэ гэгэн цагаан өдөр штэ гэтгсэн чи ээж яава гэлт хөнгөтэй ухаалтад унчихсан. Тэгээ нөгөөдөл чинь бараг гатарлаад за охиноо аваад төв рүү ороод имлэг ороод тэр хүүхэд чинь халуурч бүлээрэл ухаан илэрэл одоо орж гараад байгаа штэ. Хийм яриад хийм хараал. Тэгэд имлэгээр явж агаад за мэдээж имлэгээр бол онцлогдохгүй байна. Үзэж харуулъя гэд цаг алдалгүй маргааш өглөөнөөс нь ахуулаад ингээд үзэж хардаг хүмүүсээ дагуулаа явж байгаа тэр юм байна л да. За хэд хоног тэрнээс хойш хэд хоног 2-3 хоног зан үйл хийлгээд нэг бас нэг нутгийн сайн удган дээр очоод зан үйл хийлгээд хүний ухаан санаа нь ингээд сүмсэн биеийн буцаад ингээд орсон чинь охин ярьж байгаа юм. За юу болсон ийсний яриараа гэд аав ээж нь тэгсэн чинь би ингээд гэрээс гараад ишиг хургаа ингээд хайсан чинь яг бэлчээр дээр байхгүй уулаа өөдөө өгсөд явцсан байсан. Тэгээ араас нь би ишиг хургаа эргүүлдээгээд өгсөж явж идэл яг уулын орой дээрс нэг урт цовтай агч над руу чиглээд хар урдаараа гүйжсэн. Дотроо бодохдоо би энэ ойр хавийн аршаан сувлал байгаа л амарж байгаа хүмүүс юм болов гэж бодоод гайхаад би өдөөс нь л алхаад илээ. Угаасаа тэр зүгт ишиг хурга байсан юм чинь гэд. Тэгээд нөгөө цувтаагч урдаас хар урдаараа гүгээл үсэн амар сэгсгэр амар хурдан уулын ороор гүгээл би бүр ингээд бүдэрхүйтэйгээ санаа зовоод тэгсэн их хажуугаар салхи татуулаад амар хурдтай өнгөрсөн. Би гайхаад хүү ихчээ гэд араас нь дуудсан. Тэгээд нөгөө их чинь амар хурдан гүйжсэн ээ. Гинт зог туснаа над руу эргэж хараал тэгэл би юм санахгүй байна.
яг юм болсон гэж байгаа. Яг ингэж яриад тэгэл нөгөө охин чинь уйлал. Үнэхээр асгартал уйлал. Одоо би тийшээ очимооргүй байна. Би тэр уул руу дахиж гармааргүй байна. Тэгээ тэрнээсээ хойш охины би ер нь бол нэг жоохон муудаад идэг болцсон байсан. Тэгээд байсхийгээл өвчин ороочдөг, байсхийгээл нэг тэ үздэг хардаг хүнээр очиж ингэж домнуулдаг юм болчихсон. Гэтэ яа харахгүй гүйдэл гигэн цаг өдөр дайруулчихж байгаа юм тэр аахгүй юу? Тэгэхээр би яг ийм лус савдагтай газрууд байдаг, гүйдэлтэй газрууд байдаг гэдгийг мэднэ. Бас Хөвсгөл аймагт байдаг. Яг гэвэл би нутгийн хүн болохоор тий. Бүр ингээд дотн найзаж нөхрөлдөг хүмүүсийн хувьд бас тохиолдож байсан зөндөө олон юм түүхүүд надад бол байгаа. Тэгэхээр дараагийнхаа тий боломжороо бас нэг хүмүүсээсээ ирсэн түүхүүдийн завсраар уншаад бас өөртөө тохиолдог ч гэсэн өрөөл тохиолдсон миний мэдих түүхүүдээ бас ингээд хуваалцаад явъя гэж бодож байна. За, Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 31 минут болсон байна. Тэгэд манайхан хэрвээ гадуур явж байгаа, машин тэргээ барай явж байгаа хүмүүс байгаа бол гадаа цагаагаар хэр тогтоон байна. Би ч одоо ингээд шөнө орой тардаг учраас бас нэг такси барих гэж зогсож байгаа. Хэр хүүтэн байна, салхитай байна, ямар байна мэдээлэл бас орж ирээд хэлээрэй. За, тэгэд комент бичиж байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. За, Сараа унчигд орж Хөвсгөлийн тэр аршаанаас сахарын аршаан толгойн хотоодны гээд авч байсан нүднэн гинэ. За. Мина айхгүй тоохгүй бол яадагчгүй юм дөө гэж байна. Тийм. Тэгэхээр ер нь бол хүн бас нэг бас ийм түүхэд байдаг та. За, би л айхгүй байхад, би л итгэхгүй байхад болчих штэ гэд тэ. Тэгэхэд яг бүр нэг госон юм гороор гэдэг шиг тэ. За, хизээш тэхгүй дээ гэж бодохоор бас тохиолдсон зүйлүүд байдаг тэ. Тэгэхээр бас хэрвээ тийм газруудыг мэддэг болвол энэ тийм гүйдэлтэй гэсэн юм мэддэг бол бие биендээ хуваалцчих юм бол заавал тэр нэг гүйдэлтэнд харах гал те. Эсвэл тэр газраар ингээд холуур тойроо явчих байхгүй юу? Түшиг юу би? Боруугээд YouTube сувг байдаг. Нэг имлэгийн бодволд орсон бичлэг үзсэн үү? Хүүхэд дуугараад байна лээ гинэ. За, хараах үзэг байгаа. Гэрэл сар халиука хичээсээ айдаг болчих байдэ гинэ. За, надаас бол айж болохгүй. Би бол айлахгүй. За, тэгэхээр оти хосоо савдгал байна да халиука гинэ. Тийм яг тэр лус савдагтай газар нь л таарсан юм шиг байгаа юм. За. Дараагийнхаа түүх рүү оръё. 2008 онд би жирэмсэн хөвлийдээ 2 ихэртэйсэн 7 сартай байсан баха. Их л том гидстэй байсан юмдаг. Даралт их гих мэт зүйлээс эмэгтэйчүүдийн тасаг твтгэхэр болвоо. Би ер нь багаасаа их аймтгаа юм хардаг, мэдэрдэг байснаас ч болсон байх. Том болсон ч, ээж болсон ч, одоо эмээ болсон ч ер нь л харанхуугаас их айдаг хэвээрээ. Учир нь хийм байн хардаг байснаас болсон байх. За яг олон юм нуршаад явах гол сэдвээ бичиж. Тэр эмнэлгийн 2 давхарт баахан жирэмсэн ээжүүд болон эмчлүүлж байгаа эмэгтэйчүүд гээд бараг л 8 хүнтэй өрөөнд орсон санагдана. Өрөөрөө ороод цонхны доод орон дээр хөвтгээр ороо засаж байтал өрөөнд байсан хүмүүс жигжиг гэдэл нээлттэй байх юм. Хайлт сонсогдох нь за энэ нөхөр өнөөдөр орноосоо бас ойчих байхаа та гэдэл. Би гайхан тэд нартай ярилцсан танилцаад л чухам яагаад ийм яриа гарсныг нь асуулаа. Гэтэл их л хөвгчлөлтөө инээлтэйд л манай өрөө ер нь л өдөрт орноосоо нэг нь заавал ойчдгийг гэж чухам яагаад гэсэн чинь зүүдлээ гэсэн. За тэгээ зарим нь ярихтаа шөнө унтаж байсан чинь нэг жаахан 9 нас орчим насны хүү хүнчлөөс нь татаад буу гэл угц татаад унахчихсан гэж ярьсан. Бас нэг хүүхэн болохоор 2 хүү чулуу шидэд
би бултаад очижсэн гэх мэт яриад л их л хөвгчлөлтөө инээс хүмүүсэлээ. Харин надад их л эвгүй амар санагдаад байлаа. За хэд хонлоо ер нь л мэдгэдсэнгүү. Намал унтаад бийч дээрдээ сайхан л болж байна. Удалгүй би тэр өрөөгөө солиод хажуу талын өрөөнд орсон. Өглөө болоод эмчнэр ороод гарангууд шууд л хажуу өрөөнд сонь сонсох гээд заавал орно. Өөр юу ч хийх вүлээ дээ. Хэд хоног нам байснаа банкны эдийн засагчны хүүхэн бас орноосоо очиод бөөн яриа болж байгаа л та. Тэр хүүхэн хүзүүндээ ирэх зүудгийн. Шүн хажуу шүүгэн дээрээ ирэхээ тайлж тавиад унтах гээд л дүнгэж зүүрмөглөж байсан чинь нэг хүүхэд ирээд бас л орноос нь буулгах гээд чигчийн хураанаас нь мушгиад яг унгахын даваан дээр нөгөө эрхээ аваад шавхраас ирсэн арай л гэж сэрлээ гэж ярьлаа. Би ч за ер нь хурдан гарах юмсан гэж бодоод л. Харин маргааш оройн унтаж байтал гинтл хүнжлөөс маш хүчтэй татхад би сэрээд хартал. Жижигхэн өвдгөөр татсан өстэй юм шиг хүн төрхтөө юм миний хажууд ирчихсэн. Намайг мөн унгах гээд би ч тэр даруй хөлөөрөө өвдөглөөд дарчихсан уу дууж гарахгүй маш их айсан. Арай гэж гэрлээ асаагаарай гэж чанга хэлсэн дээ. Хинэн асаасан юм гэрэл ассан. Би ч маргааш нь тэр эмнэлгээс гарна гэсээр гарсан. Шүн гэртээ ирсэн шүн гинт цочоод сэрсэн. Харин нөгөө зүйл гидсэн дээр гараа тавиад зогсож байсан та. Гидсэн дээр гараа тавиад зогсож байсан. Удахгүй би төрөөд хоёр ихрээ алдсан. Учир нь илгээрээ холбоотой ирэмдэг байжээ. Тэр зүйл түүнийг мэдрээд байсан юм шиг, надад хэлэх гээд байсан ч юм шиг. Харин эмчнэр бүтэн 9 сар тэгэхэд мдээгүй байснаас би маш их цочролд орсон. Одоо ч маш их ямардаг. Нялх биетэй бүтэн 9 сар тийсэн хөөрхөн хүүхэдтэй болох нь гэж ямар их баяртай байсан гэж. Дараа нэг төр зүүрмэглээд гисэн ээжээ бид хоёр нарны цацраг боллоо гэд инээлтэд цагаан утаа болон нар руу явж байгаагаар зүудлээд сэрхэд тэр үед чандарлаж байсан юм билээ. Аав надад хэлээгүй байсан юм билээ. За нэг ийм захиа ирсэн байна. Ер нь бол ялангуяа одоо юу гэдгийг бие давхар эмэгтэй ч юм уу те нялх няраа хүүхэдтэй айлын одоо эцэгтэй ч вэ аав нь ч вэ хэрвээ янз бүрийн байдлаар ингээд гэр орондоо эсвэл хааны газар нэг тийм хүйт даасан газраар явчихж байгаа ингээд ар нуруур ингээд амар зарс гэл явцдаг да хүйт оргол яг тэр мөчөд ч гэсэн бас нэг дотроо нэг одоо тарин уншдаг ч юм уу эсвэл хүн амьтанд үзүүлдэг ч юм уу те ламбөөгөр одоо сүсэг бишрлээрээ ингэж бас аргалуулж исэн зүв байх гэж би боддیں۔ Миний за ер нь бол би ч өөрөө аимшигын төрлийн зүйлийг айгуу сонирхож, судалж, сонсож суудаг хүн байхгүй юу? Саяхан өнгөрсөн өв штэ одоо өнгөрөх жилийн үйл юм байна. Миний бас нэг таньдаг эгч маань бие давхар. Шөнө оройдоо унтаж чадахгүй байна. Хар тараад болдгүй их чинь. Тэгэхээр тооноос өгöd болдгүй. Чиний нөгөө нэг үзэж хардаг найз чаана байна. Эгчтэй туслаач гэд хүрээд ирсэн байхгүй юу? Би тэгэл тэгэлгүй яах вэ? Тэгээ. Тэр үчинээ 6-7 сартай байсан уу? Тэгээ та яагаад ингэж яасан юм бол ч сайхан их чинь байраа сольсон юм аа. Өөр тийшээ нүүгээд орцсон чинь мэдгүй энэ байр тохирохгүй байна уу? Урд нь ямар хүмүүс байдаг гэснийг би сайн мэдэхгүй байна. Ямар тач ингэж шөнө оройдоо хар дараад тэр хэмжээгээр нойроо авч чадахгүй янз янзын муухай юм бодогдоод тэгэд өдөртөө ингэж ажиллаа хийж чадахгүй тооноос өгöd гис гүцэхэр өвдөд байна гэд. Тэгээд найз дараа дагуулад очиваа. Найз дараа дагуулчаад үзэж хардаг мундаг хүмүүс чинь ингэ шууд хэлчихд юм байна штэ. За миний найз чинь юу дагуулад ороод ирвэ гэл
Шууд. Би тэгэл найз нь ингээд таньдаг их чигээ чамаас бас ингээд тусламж авах гал гэж тэгсэн чинь харин тийм байна. Харж гин. Наад хүнтэй чи харин юм дагаад ороод ирлээ шүү дээ. Гэт. За тэгэд найз нь угаасаа зов зүдэрч яваа. Бас миний хэрэгцээ байгаа хүн болгон туслалгүй яах вэ гэдэг. Тэгээ бас ингээд үйл дом хийгээд ингээд явуулж байгаа байхгүй юу. Тэгэхэд ингээд цэтгэр дагцсан. Тэгсэн ажил дээр нь ингээд хүн одоо ингээд бас л ингээд одоо хүн амьтанд үйлчлдэг үйлчлэгээний төрлийн ажил хийдэг хүн байхгүй юу. Тэгэхэд чи өнгөрсөн 3 дахь өдөр байна уу? Одоо нэг 3 нарны өмнө ч гэдэг юм уу те. Нэг ийм хүнтэй уулзвуу. Чамдар ирээд нэх их муухай хүүтэн харцтай хүн чамтай ингээд уулзаж агаад ингээд үйлчлэгээ аваад явбуу гэж. Тэглээ. За тэр хүн чинь юм чирчгсэн байсан хүн байна. Тэгээд одоо ингээд чиний бие давхар те үр хөхөд ингээд хөвлийд нь боожж байгаа ингээд үлдсэн байна. За одоо салгаад өгье. Тэгэхээр яг ийм үед одоо нөө үр хөхөд эмзэг байдгаа гэдэг чинь үнэн байгаа аахгүй юу? Ялангуяа нялх нарай хөвгттэй айлууд бие давхар одоо эмэгтэйчүүд бүх зүйл нь ингээд эмзэг бүх сууг нь нээгдсэн байдаг юм байна л да. Тэгэхээр яг далд ертөнцид ингээд юмнууд нь нээгдчихсэн хүлээж авдаг гинэ шууд тэр чигээр нь. Тэгэхээр магадгүй би хаана өвдөөд байх, ажил үйлсэн бүтгөө бас хар дараад ингээд цаанаасаа л нэг юм дэвт авах гэлээдэгтэй хүн цочоол. Би яг одоо яг нэг талыг барина шашин шүтлэг ярьдаггүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр харин монголчууд болохоор их л сүсгтэй бишрэлтэй ханддаг учраас бас тоохгүй өнгөрөөж болохгүй шүү гэж хэлэх гээд байгаа санаа нь яг тэр яваад байгаа юм. Яг л тэр яваад байгаа байхгүй юу? За. Түшиг юу би амар яраг жаахан айлгаж яриул гинэ. Уул нь хэрэндэл айлгаж яриад хит айлгах гэнэ найруулагчгаа айлгачих гад өөрөө жаачих гад хоёулахна. Үлдсэн болохоор бас жоох ингээд би зарс хийгээл байгаа байхгүй шар ус босчаал. За манай маркетингийн зулаа хар дарах хэцүү шүү гинэ. За комент бичээд ороод ирээ. Очроо маань амар юм байхад хөндлөн орж ирдیں۔ Гинүү. Манай зулаа маань ямар гоё хоолойтой ингэ ороод ирсэн шүү дээ. За их чинь тэгээд гоё хоолойтой юм чи яах вэ гэдэг зохиолын бичээл өгөөлээ. Яриад сууж бай. Гой түүхүүдийн хамт шимээд өгөөл байгаарэ. За дараагийнхаа түүх рүү орё. 10-аад жилийн өмнө би тэрэлжээ нэгэн жуулчны баазад тогоочоор ажиллаж байваа. 2 сар гарan элдв юм мэдгдсэнгүй хэвэн л байлаа. Гэвч тэр нэг шөнийн үүрээр унтаж байтал цээж хөвлийн хавцаа хүнд юм дарах шиг болоод би нэг л сулдах мэдрэмж төрхөө. Нойроо харамлаад нүдээ нэх хүсэлгүй байсан болохоор хөрвөх гэтэл би хөдөлсөнгүй. Яг тэр агшинд үсрэх зүйл нүрийг минь илбэж байгаа мэт санагдав. Тэр дороо нүдээ нэгэд хартал хар бараан царайтай эмэгтэй хүн цээжин дээр минь дарж хөвтөд ихц дээрс минь үсээ унжуулад тас хар нүдэрээ цоо ширтэд бичдэг юм. Могоо шиг 2 салаа үзүүртэй хар хилээ амруу минь хийх гэж оролдов. Надад төрүүлж бодогдсон зүйл гэвэл ямар ч байсан хилийг нь амруугаа хийлгэж болохгүй гэж бодоод оруулахгүй гэж хичээв. Хилийг нь тас хазнаа гэсэн тэмцлэр эсэргүүцэж гав. Гар болон бие хөдөлгөх гэтэл хөдөлгөх нь битгийл улам л сулдаад байлаа. Нөөрлүүнд харвал шөвхөр туран хай, хар бараан царай байхаагаад харах тусам манарч сулдаад байх юм. Харалсан нүдэрээ намайг цоо ширтэнгээ ихц дээрээс ойртож задгаа тавьсан ус нь нүүр бүчиж байгаа мэт хүүд орхиулж байлаа. 10 гаруй секунд тийм байдалтай байжгаад ууршаад алга болчихсон уу гэмээр сарничсан. Зүрх хурдан цохилж эргэн тойрноо хартал цонхны цаанаас үүрийн цэнхэргийгээ дөнгөж татж байгаа нь харагдав.
зүүд байв уу гэж бодмоор айдавч өмнө нь иймэрхүү завсрын юмнуудыг харж байсан болохоор ойлгомжтой санагдсан. За, ийм нэг түүх байна. Ер нь тэрэлжийн одоо жуулчны бааз дээр би нэг байсан гэж ярьдаг да. Тэнд ингээд ажиллаж исэн гэд саяхан зов. За тэр бол өстө жинхэнэ юмтай байсан шүү. Нээрэн хэсэг гүйдэлтэй газар байсан. Би яагаад анханасаа би жоохон юм мэдрэмтгий төрлийн яаж жоохон хар авсан бэ гэхээр яг тэр уулынхаа орой дээр ийм модтой заяа. Модын тойрол баах өргөл мөргөл цацлага янз янзын юм биччихсэн. Дээрээс нь хүмүүс очиод өргөл өгдөг юм байна гэж цаанаасаа л нэг мэдээж нэг юм андашгүй байдаг да. Нэг өргөлийн идэ будаа чихэр мэхэр бүгдээрээ байдаг. Тэгснээ хадаг мадаг янз бүр унжуулсан байдаг байхгүй юу? Тэгээд тэнд удаан байгаад тусам нутгийн иргэдээс сонсож байгаа. За энэ газар ч ер нь бол хинч ер нь ойртдгүй хуучин цагтын чинь хүүхэд явуулдаггүй л газар байсан да. Хүүхдүүд ийшээ мөөг түүх гэж их явдаг байлаа. Тэгээ сүүлдээ хэдэн хүүхдүүд ор мөргөө алга болоод тэгэд ер нь бол энэ хүүхэд авдаг газар гэж бодоод тэгээд явуулдаггүй болсон. Харин яагаад бааз өргөдөж байгаа гайхаад дүүсэн заяа. Тэгээд яг хамт ажиллаж байхад хүн болгоо ажилчдын байраар ээлж дараалал даруулаад хар дараад идэгсэн. Би болохоор хамгаалттай одоо зарим найзраа хамгаалт хийлгцэн болохоор надад юу ч мэддэггүй. Тэгэл нөгөөдөл чинь ёо ямар амар юм бэ гэж ороод ирдэг. Яасан гэл тэгэхэр чи би тэр өрөөнд хувцас угааж исэн чинь та хажуугаар орж ирэл 0 орцсон. Намайг ярьж байгаа байхгүй. Та хажуугаар нүдний болонд орж ирэл 0 орчихсан. Тэгэхээр таныг хүлээж байгаа л араас нь орё доо гэж бодвол дараа нь таныг дуудлаа байдгүй очиод нүдсэн байдгүй онгойлгосон чи хинч байгаагүй гэж заяа. Бас нэг тохиолдол нь болохоор шүн олгоо нэг юм жоохон хүүхэд бас өвөр дээр нь гарч ирж суучаад болохгүй байна гэд бас ярьжсэн. Тэр газар бас нэг юм усан сантай байлаа. Тэгээ усан сан цэвэрлэх гээд усаа температурыг халаах гад буруулах гад бас хүмүүс очихоор тэнд нь эмхтэн өмөр усныхын температурын газраас дуулаад идэг гэсэн гэж байгаа заяа. Тэгэхээр яг ийм газрыг бол би мэднэ. Үнэхээр мэднэ. Тэр нь угаасаа нутгийн ирэг дээр ч нү те. Тэгээ сүүлд сонсоход бас нэг айхтар бас мэддэг мэрэгэн одоо юу гэдгийг те төлөгч хүн амьт орж гараад явж байхдаа бас танаа эн чи юмтан байж тэг гараа авчдаг. Тэгээ сүүлд нэг нутгийн бас нэлээд өндөр настай тэнд насаараа амьдарсан хүн хэлжсэн байхгүй юу. Энэ газарт чинь яг одоо та нарын идэж байгаа наргиц байгаа хүн амьт амраад байгаа газар чинь юу штэ хүүхэд минь хүүхдүүд тавьдаг газар болсон сүүлдээ. Хүүхдүүд алга болоод сүүлдээ одоо аймад тосгон суурин газрууд чинь оршуулгууд нь ойрхон байдаг да. Харин энэ газрыг болохоор яг тэр дов толгодынхон орой дээр байсан байж таарсан. Тэгсэн чинь яг тэр газар нь хүмүүс худалдаж аваад бааз болгочихсон. Гэхдээ бол би баазын нэрийг хэлэхгүй. Бас л болохгүй бах тийм ээ. Тэгэхээр яг ийм газрууд бол байдаг. Тэгэхээр бас энэ тэрэлжийн жуулчны баазын бас энд бас гайхгүй байна. Сайгүй л одоо гүйдэлтэй газар, лус авдагтай газар байгаад тэдрийг нь хүмүүс маань одоо тэгээд арвнайлдагсан жоо, дарж авдагсан жоо, эсвэл аргаддагсан жоо те. Тэгээгүй л угаасаа байх юм байхаараа л байгалийн жамаараа байгаал юм шиг байна. Тэгэхээр нэг ийм тохиолдлууд байна. За. Халуугч өөрөө сүн сэвэл яах вэ гинэ. Над чиг сүн сэвдгийг яраараа. Найруулагч нь бас сүн сэвэл яах вэ гинэ. Ингэж хитрхи ургуулan бодох юм уу? За тэгэхээр 3 дахь өдөр маань зөвхөн аимшигын түүхүүдтэй өдөр байгаа шүү. За 3 дахь өдөр л болохоор унтлагынхаа өрөөнд бүгдээрээ гэрлээ унтрааж агаад чихвчээрээ ч нү үр хүүхдүүдээсээ хол те бас сонсоод
бас ингээд сонсож болно. Бусад өдрүүд нь болохоор бид нэр унтахныхаа өрөөнд гэрлээ бүдгэрүүлж агаад 21 наснаас дээш буюу томчуудтай зориулсан бас ийм сэдвээр ярилцдаг байгаа шүү. За тэгэхээр энэ хүрээд манай өнөөдрийн хинд ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээ та бүхэнд уншиж өгсөн бас хүргэсэн түүхүүд маань таалагдсан гэж найдаа. Тэгэд надтай хамт байгаад сонсоод хамтдаа байсан бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгэд үчиг сайхан өнгөрүүлээрээ би та бүхэнтэйгээ эргээд маргааш оройн эфирүүдээр уулзах болно. Тэгэхээр сайхан амарцгаагаараа манайхаа.